Энэ жилийн арт век бол ер нь өмнөх жилүүдийнхээс маш их онцлог болж байна. Тэгээд соёлын яамнаас ерөнхийд одоо зохион байгуулад Монголын урчуудын эвлэлд одоо энэ ажлыг мэргэжлийн үүднээс нь одоо тавьсанд одоо миний хувьд одоо маш их баярлж байгаа. Тэгээ 2021 онд болохоор зэрэг арт век үзэсгэлэн маань Мишель Экспо дээр тэгээд арт фэртэйгээ ерөнхийдөө цуг одоо хавсарж болсон байдаг. Тэгээ 22 оныхыг бол Монголын урчуудын эвлэл ангаараа хийгээд зөвхөн одоо ковидын дараах юу байсан болохоор одоо бас нөхцөл байдлаас болоод зөвхөн одоо орчин үеийн одоо дүрслэлэг contemporary art чиглэл гэдгээ бариад одоо дангаар нь яг энэ зааланд одоо бид нар хийсэн байгаа. Тэрэн дээр бол 28 уран бүтээлч оролцсон. Ер нь бол маш өргөн хэмжээний маш их хандлт үзэгч ихтэй одоо тийм үзэсгэлэн болсон. Энэ жилийнх бид нар одоо бас юугаараа онцлог болж байна вэ гэхээр зэрэг уран бүтээлч нарын тоо нэмэгдсэн. Ер нь яг допл яг 43 уран бүтээлч болсон байгаа. Тэгээд түрүүчийн жилийн одоо 2 одоо туслах куратор маань энэ жил бол ямар ч энэ зааландаа бас нэг өөртөө ерөнхий куратораар хоёулаа ажиллаад 3 туслах куратортай үндсэндээ ажилласан байгаа. Тэгээд одоо манай кураторуудын шийдэл болохоор зэрэг ер нь Монголын одоо өмнө нь одоо дэлхийн биенал терналд оролцож исэн уран бүтээлчдийг бас гаргах зорилгоор тэр уран бүтээлч нартай их хандлага өгсөн надад миний хувьд маш их таалагдсан. Ер нь бол арт век бол ер нь бүтээлч тал руу байдаг. Улаанбаатарт байгаа, Монгол улсад байгаа уран бүтээлч нар тий хэрхэн яаж шин юм хийсэн байна. Тэр хүнийг одоо уран бүтээлчийн одоо огт тавигдаагүй ажлыг олж нээх ч юм уу тий. Энэгээр болохоор энэ үзэсгэлэнгийн одоо нөгөө бөөгнөрл бий болсон. Яг тэгвэл 200 уран бүтээлчээс 43 уран бүтээлч сонгоно гэдэг бол маш хэцүү асуудал. Тэгээд ерөнхийдөө бол энэ жилийн 3 үечлэлтэй байгаа. Энэ жилийн зорилго нь болохоор яагаад тэгэхээр Ахмад те дунд залуу гээд энэгээр болохоор юуг үзүүлж байна гэхээр уран бүтээлчнэр нэг цаг үед амьдарч байна те бид нар яг л нэг үед амьдарч байгаа мөртлөө бүтээл нь яг хамтдаа байдгийн байна. Тийм яг нэг давцсан дээр бас очдөг юм байна. Тэр талаас бас гаргахыг бас хүссэн. Нөгөө төгөөрөөс бүтээл өөрөө бас эзэнгүй бүтээл одоо нөгөө уучлаарай нөгөө өнгөрсөн те тэр артистийн бүтээлийг бас энэ арт вект оролцуулж байгаа нь бүтээл өөрөө юм мөнхөд бас цаг хугацаагүйгээр мөнхөд байдаг юм аа гэдэг санааг бас дэвшүүлж байгаа. Тэр нөгөө талаараа одоо энэ олон 43 бүтээлч одоо 4 зааланд хуваагдаж байна те. Энэ юугаад хуваагдаад байна гэдэг нь бүтээл өөрөө нэг юм орон зай нэгтэг. Одоо биднэрт одоо ямар орон зай дутж байна те. Тэр орон зайг одоо том гэдэг орон зайд том бүтээлүүд ирж байна. Энгийн галерейд бол багтахааргүй бүтээлүүд бол арт вект ирж байна те. Энэ бол бас нэг тийм хүний одоо нөгөө мэдрэх үед бас нөлөөлж байгаа гэж харж байгаа. Яг үзэгч өөрөө юм том орон зайд те хуучны энэ сүнстэй орон зайд бүтээл харна гэдэг бол бас яг бүтээл өөрөө амьлж байгаа. Ер зааландаа ирээд тэр талаас бол яг энэ арт векийн бас нэг онцлог байна. Энэ үзэсгэлэн дээр бол ногоон морь нийгэмлэгийн үүсгэсэн ногоон морь нийгэмлэгийг хэлж исэн 2 уран бүтээлч одоо Ахмад уран бүтээлч нэлээд хэдэн бараг 10-аад жилийн дараа ч юм уу үзэсгэлэнд оролцоогүй байсан хамт оролцоогүй байсан 2 уран бүтээлчийг бас энэ үзэсгэлэнд оролцуулж чадлаа. Тэгээд дээрээс нь доктор Жиртнойр ах гээд бас сүүлийн хэдэн жил хоорондоо үзэсгэлэн гаргаагүй дангаараа ч юм уу эсвэл бол арай өөр үзэсгэлэнгүүдэд оролцоо явуулж исэн хүмүүс бас байсан. Тэгээд бас хамтарсан уран бүтээлүүд энэ үзэсгэлэн дээр бас том хэмжээний уран бүтээлүүд гаргаж байгаа. Яг энэ бол яг куратор хүн нийл хийх ёстой, эрэл хайгуул угаасаа энэ урлагийн салбараа судалсан, яаж судалсан, энэ дотор юу болж байгааг яаж мэддэг хүмүүс эрэл хайгуулыг л хийж ажилласан. Зөвхөн өнгөцгөн гаднаас нь дүгнээд харахад бол урлагийн бүтээлүүд дундуур мэдээж явна, ямарваа нэгэн байдлаар мэдрэмж авна. Яг бичвэр судалгаа тэгээд нөгөө хүмүүст энэ урлагийн сүүлийн 30 жил болсон үйл явдлын доторх бас онцлсон нэлийн гадагшаа чиглэсэн гадаадаас одоо үзэсгэлэнгээс шагнал
авч ирсэн энэ уран бүтээлчнэр л бас жоохон боо. Бид нар бол нэг сүүлийн үед бол contemporary урлагийг залуу уран бүтээлчнэр хийдэг. Залуу уран бүтээлчнэрийг дэмжих ёстой гэдэг өнцгөөс нь contemporary урлагийг хараад байгаа. Ер нь бол дэлхийд бол contemporary урлаг насны хязгаар байхгүй. Хүний уран бүтээлчийг өөрийнх нь бодож сэтгэж байгаа, уран бүтээл хийж чадж байгаа, төлөвлөж чадж байгаа тэр өнцгөр л урлагийн үнцэнд оршиж байгаа. Зөвхөн залуу хүн гээд залуу хүн рүү чиглэдэг бол тодорхой зорилт өөр өнцөг байдаг баг. Тэр утгаараа энэ 3 цагийн холбоосыг бас байлгах ёстой, оруулах ёстой гэж бодсны үндсэн дээр нөхцөл гэдэг хэлсэн баг. Тэгээ энэ жил бол бид нар одоо сошиал орчин юмнууд бол одоо тэгтээ тэр маш их юм тийм ээ. Тэрүүгээрээ бид нар ахаад ямар нэгэн одоо олон тооны хүмүүст яаж хүрэх үү гэдэг зорилгоор одоо энэ виртуал үзэсгэлэн гэдгийг одоо тавьж байна. Өмнөх жил ч гэсэн бид нар бол 3D чиглэлээр үзэсгэлэн тавьсан. Тэн дээр бол хандлага маш их байсан. Залуучууд маш их ордог. Одоо үзэгч оюутан залуучууд одоо тэрэнд бол маш их одоо аялдаг учраас одоо энэ жил бид нэ дахин тавьж байгаа. Энүүний гол зорилго нь бол одоо олон хүнд л хүрэх. Одоо хөдөө орон нутаг байд юм уу, гадаад дотоодд байд юм уу, энэ үзэсгэлэнг ер нь яг дотор нь байгаа юм шиг үзэх гэдэг энэ төр биднүүсийн бодож байгаа зорилго бол ер нь олон хүнд хүрэх байхаа